Үзэгч та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. UBS телевиз дээр суугаад харуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. UBS телевиз өнөөдөр үзэгч та бүхэндээ нэг хэлэлцүүлгийг хүргэх гэж байна. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараа тус байдлын тухай бид өнөөдөр ярилцах юм. Тэгэхээр энэ удаад бол бас нэлээд нээлттэй ярилцсана гэж бодож байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт маань хүрэлцэж ирсэн зочдоо танилцуулъя. Улсын дээд шүүхийн шүүгч Батсуур, за мөн эдийн засагч Лавгжуу, Хуульчдын холбооны ерөнхийлөгч ноён Бацөх. Таад орой мэнд хүргэе. За баярлалаа. Ер нь 2013 оны 4 сарын 15-наас шүүхийн багц хууль маань хэрэгжиж эхэллээ. Тэгээд ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэ хууль 4 жил уншиж байж энэ жил ямар ч байсан 5 жил оройд уншиж байж энэ жил анх удаага бас хэрэгжиж эхэллээ. Тэгээд энэ маань бас шүүхийн маань нэлээд хараа тус байдал, бие даасан байдлыг бий болгосон хуулиа гэж олон хүмүүс томьёолж байгаа. Тэгээд үүнд бас нэг жигүүр өгсөн юм нь бол эдийн засгийн хувьд бас харьцангуй эрхчлөөтэй болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ жил одоо улсын нэгдсэн төсөв бол одоо яг улсын хурал дээр яригдж эхэлж байна. Тэгэхээр энэ үед бол бас эдийн засгийн хувьд шүүх маань нэлээд бие даа шүүхийн ерхий зөвлөлөөс шүүгчдийн анх удаага бас төсвийг оруулж байна шүү дээ. Тэгэхээр энэ байдалд та бүхэн маань одоо бас дүн шинжилгээ хийж байгаа бах. Ер нь энийг бас харж байхад юу бодож байна? Та хариулах байх. За тэгэхээр 2012 онд бол Монгол улсын шүүхийн багц хууль батлагдсан. За энэ багц хуулийн хүрээнд бол 6 гол хууль батлагдсны дотор хамгийн чухал асуудал бол шүүхийн хараа тус байдлыг хангах талаар орсон юм заалтууд байгаа юм. Тэгэхээр өмнө нь бол шүүхийн хуулиуд байсан. Гэхдээ энэ хуулиудад бол шүүхийн хараа тус байдлыг хангана гэсэн ерөнхий тунхаг шинжтэй зохицуултууд байсан болохоос биш тийм наривчлсан зохицуулт бол байгаагүй. За шинэ хуулиар харин шүүхийн хараа тус байдлыг нэлээд дэлгэрэнгүй зааж гисэн. За энэ дотор бол шүүхийн эдийн засгийн хараа тус байдлын талаар бол маш тодорхой заасан. За энд ямар зүйлүүд орд юм бэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь шүүхийн төсвийг бол одоо гүйцэтгэх мэдлийн хяналтаас гаргаж шүүх өөрөө ялангуяа шүүхийн мэргэжсэн байгууллага болох шүүхийн ерөнхий зөвлөл шууд улсын их хурлд өргөн мэдүүлэхээр ингэж зохицуулж гисэн байгаа. За энэ бол гүйцэтгэх мэдлэлээр дамжиж танагддаг байсан төсөв бол шууд орох боломжтой болж байгаа. За хоёрдугаарт нь бол энэ шүүхийн төсвийг бол өмнөх жилийнхээс бууруулж болохгүй. За шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн хэсгийг бол бас танаж хязгаарлахгүй бууруулж болохгүй гэсэн ийм чухал заалтууд орсон байгаа. За энэ бол өмнө огт байгаагүй ийм заалт. За ийм учраас энэ одоо заалтууд дээр дөрүүлж бол шүүхийн ерөнхий зөвлөл их хурлд бол улсын төсвийн төсөөллөө бол өргөн барьсан байж байгаа. Ер нь яг нэг үйлхэд өнөг хүртэл шүүх маань юм чөдөртэй маршгал явлаа л да. Эдийн засгийн хувьд хараа тус байдал хараат. Тэгэхээр яг энэ одоо юу гэдгийг ном журмаараа бол шүүхийн одоо ерөнхий зөвлөл маань ингээд өргөн бариад сангийн яамн дээр одоо ажиллаад тэрийг нь одоо тандаг хастагч байдаг юм а. Тийм байдалтайгаар улсын хурлд өргөн байдаг. Энэ удаад бол бас шүүхийн байгууллага маань өөрсдөө ингээ өргөн барина гэдэг ойлголт бас шинээр гарч ирж байна. Та эдийн засагч хүний хувьд энэ дээр юу бодож байна? Сонирхдаг байд та. Ер нь бол бид нар 92 онд бол үндсэн хууль бол баталсан. Үндсэн хууль баталсны хамгийн гол онцлог бол арчсан нийгмийг сонгоод энэ 3 засаглал гэж ярьж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүгцэтгэл бол гурлаа биенээсээ хараат бусаар орчин тогтнох тийм хэлбэрийг өгөн бид нар авсан юм л да. Тэгээ ингэж авчаад саяын 20 жилийн өмнөх процессд бол юу гарч ирсэн бэ гэвэл шүүх засаглал гэдэг тусдаа бие даасан. Бүх өөрийнхөө хараат бус гэдэг чинь эдийн засгийн нийгэм бас олон юмнууд орно шүү дээ. Тэр юм бие даа шийдэж явах байтал хууч нэг манай социалист нийгмийн үед бол шүүгч бараг шүүх яам гэж явлаа шүү дээ. Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж явж исэн. Яг тэр инерцээр төсөв энэ мөнгө санхүүнд тэгж явж байсан байхгүй. Тийм учраас өнгөрсөн жилийн тэр өнгөрсөн хаврын тэр хуулиар бол энэ ядаж гүйц засаглалаас шүүх засаглалын тусдаа байхын тулд өөрийнхөө төсвийг улсын их хурлаар олж батлуулдаг болёо гэсэн концепцийг одоо бол бид зарчилсан үндсэн хуулиа батлаад 20 жилийн дараа оруулж өгч байна л да. Энэ тэгэхээр хэдийгээр бол оройтж байгаа ч гэсэн гэхдээ бол тэр гол зарчим дээр буцаж очиж байгаа л гол асуудал юм байна. Хамгийн сайн хэлбэр мөн. Тэгээ энэ бол логикоор бодсон ч гэсэн урд нь бол гүйц засаглал нь шүүх засаглалынхаа мөнгөний мэднэ гэдэг бол эцсийн эст бол касч нь бүгдийг мэдж байгаа асуудал агаар нэг байгаа байхгүй. Хоёрт нь бол нэг юм асуудал. Манай энд улсын төсвийг яригдж явах үед бол эн чинь бол нийтийн мөнгө шүү дээ. Нийтийн мөнгө гэдэг чинь татвар төлөгч нарын өгсөн татварын мөнгө. Энээс улсын төсөв бүрдэж байгаа.
Одоо бид нар гол концепцны энэ жилсэн их тодорхой гарч ирж байгаа. Энэ нийтийн мөнгийг нийт зориулсан юмд яаж зарцуулах вэ гэдэг нь өөрөө хамгийн чухал асуудал. Бид нар энийг бас сүүлийн 20 жил явахдаа энэ нийтийн мөнгийг нийт биш нэг хэсэг хүнд юм уу, нэг хэсэг бүлэг хүнд юм уу, нэг хэсэг бизнест юм уу тэгж зарцуулж яваад энэ нь сөрөг үр дагаврыг авчирч байсан. А гэтэл энэний дотоос хамгийн чухал ажлын үндсүүс нь шудраг шүүхээр иргэн орох хэрэгтэй. Өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх. А шудраг шүүхээр орохын тулд шүүхээр нь хараат бус байх хэрэгтэй байтал энийг хангаж өгөх эдийн засгийн нөхцөлийг бид нар хийгээгүй явж байгаа одоо тэр зам дээр орчин л доо. Одоо бол эндээс ямар ч гүйц засаглалаас шүүх цэцэглэлийн төсвийг гаргаж улсын их хурлаар батлуулна гэдэг бол нэг том алхам. Эдийн засгийн талаас. Тун энгийнээр ойлгоход нэг одоо зарим одоо шүүх байгууллагад ажилладаг хүмүүс маань бас гомдчихж магадгүй. Гэхдээ энэ бол яг нэг үлгэд үнэн зүйл. Ягаад тэгэхээр мөнгө төлсөн хөгжим өөрөө захиалдаг гэдэг шиг хараат бус байх ёстой гэж заасан юм ингээд чөдөрлөө хийчихнэ гэдэг бол энэ бас нэг хараат хэлбэр рүү оруулчихж байгаа юм болов. Хуульчдын холбоо саяхан байгуулагдсан. Тэгэхээр одоо бол мэдээж яг энэ дөрмийн зохион байгуулалтын ажлууд хийж байгаа. Тэгээ энэ дээр бас өөрсдийн бодож байгаа зүйлүүд байгаа тийм. Зөвхөн ер нь хуульчдын холбооны үйл ажиллагаа шүүхийн байгууллага шүүхийн ерөнхий зөвлөлтөд хэд хэдэн юм асуудлуудаар харилцан хамааралтай юм үйл ажиллагаанууд бидэнд бий. Үүний дотор бол хуульчдын эрх ашигыг хамгаалах. Тэгээ энэ дотор манай шүүгч гишүүдийн эрх ашигыг хамгаалах юм асуудлууд хүндэж байгаа. Тэгээ энэ эрх ашигыг хамгаалахад олон юм хүчин зүйлсүүд харагдаад байгаа юм л да. Тэгээ энэний нэг нь өнөөдрийн энэ яригдж байгаа сэдвийн хүрээнд өрнөж байгаа тэр шүүгчийн хараат бус байдалтай холбоотой асуудал. Шүүгчийн хараат бус байдлыг ярихаас өмнө бид шүүгийнхаа бие даасан байдлыг яаж хангаж ийн үү гэдэг энийг анхаарч үзэх хэрэгтэй. Тэгэхээр шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд тэр шүүх бие даасан байдлаар ажиллах тэр эрх зүйн бодоод эдийн засгийн орчин нөхцөл бий болсон байх хэрэгтэй. Тэр бие даасан байдлын бас нэгэн гол одоо шалгуур үзүүлэлт энэ нөлөөлдөг хүчин зүйлс бол эдийн засаг. Тэгэхээр тэр байгууллага бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахад нөлөөлдөг зүйл бол энэ эдийн засаг байна. Тэр яг хуулийн салбартаа шүүхийнхэнтэйгээ ер нь одоо нийтдээ 17 жилийн хугацаанд хамтарч ажиллаж иж л дээ. Тэгээ ингээд харахад шүүхийн ажлын байр ямар байдаг? Шүүгч өрөөндөө ямар өрөөнд сууж чинь ямар ажлын байранд үйл ажиллагаа явуулж чинь. Тэгээ энэ бүхний цаана нөгөө төсөв мөнгө яригддаг. Өөрөөр хэлбэл шүүгч мэргэжлийн тэр шүүн таслах ажиллагаагаа явуулах тэр ажлын байрны орчин нөхцөл нь хүртэл өнөөдөр хүндэл багтдаг. Тэгээ энэ зүйлсүүдэд бол мэдээж яалтчгүй төсөв нөлөөлөд байгаа. Тэр энэ бие даасан байдлыг хадгалахын тулд яг тэр бодит амьдралаа мэддэг, бодит хэрэгцээ шаардлага мэддэг тэр газар нь өөрөө төсвөө тодорхойлоод оруулж батлуулж авдаг болж байгаа нь өөрөө энэ бие даасан байдал хангагдах бас нэгэн юм бодит шалгуур хүчин зүйлс бий боллоо гэж харж байгаа. Энэ эрх зүйн орчин бий болсноор. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн төсвийг одоо өргөн барьдаг асуудал бол амьдралд нийцсэн. За тэгээд ер нь бол яг энэ жилийн өргөн барьсан төсвийн төсөөллийг харахад бол хэрэгцээг ихээсээ илүүтэйгээр бодит нөхцөл байдлаа харсан тийм л санал байна гэж би зүгээр хувьдаа харж байгаа. А хэрэгцээгээ ярих юм бол өнөөдрийн энэ одоо улсын хурлд өргөн байгаад байгаа энэ төслөөс өшөө бүр 2 дахин байж иж тэр хэрэгцээ хангагдана. Тэр хэрэгцээг шүүхийн хэрэгцээ гэдэг талаас нь харахаасаа илүүтэйгээр иргэний эрх хэрэгчүүдийг шүүн таслах ажиллагааг хэвэн явуулах тэр эрх ашиг талаас нь бид бас харах ёстой. Түүнээс шүүх өөртөө илүү төсөв бүрдүүлээд гэдэг нь шүүгчийн цалин орлого нэмэгдээд байна гэдгийн цаана тэрний дараа гардаг тэр үр дагавруудтай нь бид нар энэ төсөө явуулаад бас холбож ойлгох шаардлагатай байхаа л гэж бодож байгаа. Дотор төлөвчний өгсөн мөнгөөрөө нийгмийн сайхан зарцуулна гэж байгаа шүү дээ. Тэрний нэг хэлбэр нь арчлын үндсэн элемент болсон шүүх цэцгэлдээ тэр дотор төлөвч мөнгө зарцуулахыг хүсэж байгаа байхгүй. А гэтэл тэр мөнгөний өгөхгүй бас нэлээд олон жил явсан асуудал байна л дээ. Энэ буцаагаад эцэс шударгаамаа шүүхтэй очиод хилцүүлэх явдал нөгөө тал нь шүүгч ба тэр нөхцөл байдал нь бас хүнд байх нь янз бүрийн сөрөг үр дагавар авчиж байгаа хэлбэр гарч ирж байгаа юм л да. Тийм шүү дээ. Манайх чинь дэлхийд дахинд бол татвар төлөгч өгсөн мөнгөнийхөө эргээд 70% нь өөрийнхөө одоо ая тухтай амьдрах, эрүүл амьдрах одоо ингээд шүүхээр одоо жишээ нь өөрийгөө хамгаалуулах энэ эрхийг хангахын тулд 70% нь тэр хүн зарцуулдаг. Гэтэл манад өнөөдрийг хүртэл энэ хувь бол 10 хүрээгүй байсан шүү дээ. Саяхнаас бас энийг бас нэг ярьж хэлж байгаа нь бас нэг арай давуу тал бий болж байгаа шүү. Тэгээд түрүү ярьжсэн бас шүүгч
гэдэг хүн бол энэ хүний амьдрал одоо хоёр байгууллагын хувьд бол тэр аж ахуйн нэгжийг оршин тогтнох, бүр байгуул дампуураад унах гэдэг хүний ийм амьдралын чанартай холбоотой их том асуудлыг шийдэж байгаа учраас одоо юунаас чараат бус байх ёстой. Гэтэл эдийн засгийн хувьд бол өнөөдөр бол хараат байсныг одоо сая манайхан бүгдээрээ л хүлээн зөвшөөрч байна. Энэ жил бол бас улсын төсвийн төсөөлөлд одоо шүүхийн орж байгаа бол нийт улсын төсвийн 0.4% нь одоо яг энэ шүүх байгууллагад зарцуулагдана. Энэ маань одоо жирийн иргэн сонсоход 0.4 гэдэг бол бас баггүй мөнгө юм шиг. Гэтэл одоо дэлхийн одоо жишгийг харж байхад бол зарим улс бүр улсын төсвийнхөө 7%-ийг ягаад гэхээр энэ бол ард түмэндээ шудраг байхыг. Тэгэхээр энэ ер нь яг хэдэн хувь байж иж одоо яг зөв голдролтоо орох ёстой юм ч гэдэг юм уу, ийм яг томьёол байдаг бол таад маань хариулаач. Шүүгч маань хариулах байх. Жаргал зовлонгийн яг биеэр амсаж байгаа учраас тийм. Тэгэхээр мэдээж тэр өөрөө ч хэлдгээр нөгөө шүүх бол бодит иргэдийн амьдралд шууд нөлөөсөн шийдвэрүүд гаргадаг гэж. Тэгэхээр яах аргагүй үнэн шүүхээс гарч байгаа шийдвэрийн үр дүнд магадгүй иргэний эрх хязгаарлагдана. Эсвэл тодорхой өмч хөргөн тийм ээ алданч гэдэг юм уу. Тийм учраас бол шүүхийн төсвийг улсын төсвийн одоо тодорхой хэмжээнд барих ёстой гэсэн юм үзэл баримтлал байна л да. За ялангуяа энэ Европын холбооны шүүхийн хараа цус байдлын зөвлөл гэж Европын холбооны дэргэдэх одоо энэ зөвлөл нь. За энэ зөвлөлөөс бол шүүхийн энэ төсвийн хараа цус байдлын үүн дотор бол шүүхийн эдийн засгийн хараа цус байдлын үзүүлэлтүүдийг гаргаад энэ шалгуур үзүүлэлтүүдээр Европын холбооныхоо улсуудыг хэмжихийн сацуу тэр Европын холбоонд нэгдэх сонирхол илэрхийлж байгаа тэр улсуудыг энэ шалгуурт нийцүүлээ гэсэн юм тавьдаг. Тэгэхээр энэ дотор жишээлбэл юу байна вэ гэхээр Европын холбооны дундаж үзүүлэлтээр харах юм бол ер нь 2-3 гэсэн ийм зүйл харж байна. Улсын төсвийн 2-3% нь доотлол нь ядаж ийм төсөв шүүх рүү зарцуулагдсан байх хэвээр. Дээдлэн төрөний өөрөөр хэлдгээр 7 хүртэл хувийг зохицуулсан ийм одоо юу байна. За мөн үүн дотор бол жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүнд ногдох хувьтай шүүгчийн цалин харьцуулах. За мөн үүн дээрээс нь одоо үндэсний цалингийн хэмжээ гэж байдаг. Энэтэй харьцуулах ийм байдлаар янз бүрээр авч үздэг. Тэгээ эндээс аваад үзэх юм бол жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүнд ногдох хувьас шүүгчийн цалин өндөр байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа. За Монгол улс одоо жишээлбэл өмнөх жилийн байдлаар бол $4,000 гараа авчихсан байж байгаа. Гэтэл Европын улсууд бол тэгэхээр одоо тэр шаардлагаар харах юм бол $4,000-аас илүү доллар шүүгч сарын цалин авах хэрэгтэй гэсэн ийм шалгуур нийцсэн болох хэрэгтэй болж байна шүү дээ. За үндэсний цалингаас бол дундч нь бол 4-5 дахин их байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьж байгаа. За манайхтай яг адилхан пост-лист улсууд байна. Украин, Гүрж гэдэг юм уу тийм ээ. Манайхтай 90 оноос хойш адилхан шилжилтээс. За энэ улсуудыг аваад үзэх юм бол бүр 7-8 дахин өндөр тавьчихж байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр энэний цаана юу гэхээр жирийн нэг компани менежер ч гэдэг юм уу, жирийн нэг дундаж иргэн шүүгчийг авилгадах боломжийг хааж байгаа. Жирийн нэг цалингаараа авилгадах боломж хааж ин гэсэн үг. Тэгэхээр 7-8 дахин өндөр цалинтай шүүгчийг авилгадах боломж дундаж иргэдэд байхгүй болж байна гэсэн. Тэгэхээр ийм үндсэн шалгууруудаар Европын холбоо өнөөдөр шүүх эрх мэдлийн хараа цус байдлыг шалгадаг. Энийхээ дагуу бол бас Европын холбоонд эсвэлдэг ийм зүйлийг яриад эхэллээ. Ер нь бол бас англи саксон ч гэдэг юм уу, одоо нэг германик ч гэдэг юм уу, энэ нэг орчин үеийн хуулиудын бараг загалмаас эцэг гэж ярьдаг шүү дээ. Бус дорн түгээн дэлгэрүүлсэн энэ хуулиуд. Тэгэхээр энэ газрууд мэдээж бол хамгийн сайн жишгийг л авч байгаа байна. Манайх ч гэсэн одоо нэг евро стандарт гэдэг нэг зүйлүүд Монголдо нутагшуулна л гэдэг. Тэгэхээр хийж байгаа зүйл бол яг Англи Америкийн тэр тогтолцооноос бол маш доогуур үзүүлэлт ярьж байгаа шүү. Англи Америкийн ч гэдэг юм уу, Ирланд ялангуяа Английн эрх зүйн тогтолцоог дагсан улсууд байгаа. Эднэрийн төвшөнд бол мэдээж бүр маш өндөр тоо яригдана л да. Жишээлбэл Ирланд гэхэд бол шүүгчийн жилийнхэн цалин нь бол ойролцоогоор Монгол төгрөгөөр бодоход 600 сая төгрөгийн цалин авч идэг. Энэ нь бол үндэсний цалингийнхаа одоо хэмжээнээс бол 8 дахин өндөр. Дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ бол бас 2 дахин өндөр ч гэдэг юм уу тийм ээ. 2-3 дахин өндөр. Тэгэхээр ийм байдлаар тэр улсуудыг авах юм бол маш өндөр түвшин. Миний сая ярьж байгаа бол ерөнхийдөө Европын дундаж ялангуяа энэ пост-лист гэж хэлэгддэг тэр улсуудын чихийг авч байгаа шүү. Ер нь бол одоо манайх чи нэг бүхэл цалингийн тогтолцоо яг л нэг журмаар явдаг. Төрийн албан агчхыг
20% нэмэх юм бол одоо юу гэдгийг шүүгч ч гэсэн яг тэр утгаар ингээл нэмээ явчихдаг. Төрийн албаа огч нэг 30% хүрэх юм бол тэгэл нэмдэг. Хувийн байгууллагууд нь араас нь явдаг. Цалингийн яг ийм урсгалын нэг тогтолцоотой байлаа шүү. Тэгээд одоо бол бас цалингийн хувьд арай дээр болоод байна. Арай дээр гэж ойлгоод байгаа. Тэгээ бас нэг юм асуудал байгаа юм л да. Буцаал үндсэн хууль руу орно да. Тэ. Үндсэн хууль улсын төвлөрсөн төсвийг бол нэлээх засгийн газар их хурл хоёр бол мэд зарцуулж ирсэн. Энэ бол төрийн байгууламжтай. Тэгээ бид бол сүүлийн хэдэн жил бол энэ шүүх засаглал орон нутгийн өөрөө удирдах байгууллага. Тэгээд эн чинь дандаа өөрөө арчлалын үнд суурьуд байхгүй. Энэ суурьд мөнгө хэрэгтэй байна гэдэг үүднээс бол одоо энийг зоригтойгоор юм бараг өнгөрсөн жилээс 2 дахь их төсмөс оруулж иж баталж штэ. Батлагч байна. Энэ бол арчлалын тэр суурьнд хийж байгаа хөрөнгө оруулалт юм аа. Нэгсэн тохоо байна. Би бол тэр үнцгээс нь хараад байгаа. Хоёрт нь бол энэ чи 0.4%, 0.8 боллоо, 0.2-оос ингэж ярьж штэ. Гэтэл энэ маань бол шүүх захиргаанд зарцуулж байгаа мөнгө нь хэдэн хувь байна. Яг шүүгчд нь өөрт нь зарцуулж байгаа мөнгө хэдэн хувь байна гэдгийг бас дунд нь салгаж үзэхгүй бол шинэ үзэгчд бол сонир санагдаад байж магадгүй. Шинэ одоо дараа жил 238 тэрбум төгрөг одоо төсвийн төсөлтөөр орсон байгаа. За ингээ батлагдлаа гэхэд энэний чи яг бараг л нэг хэдэн шүүгч нар чи хувааж аваад энэгээр чинь сайхан болно гэж ойлгож байгаа. Гэтэл эн чинь цаана дахиад шүүх захиргаа администрашн гэдэг тэр бүхэл бүтэн бүтэц бас явж байгаа л да. Гэтэл biz шүүхийн хараат бусыг байлгахын тулд тэр шүүхийн захиргааны тэр санхүүгийн зардлын асуудлыг бол бас өөрсдөөсөө хамааралгүйгээр байж ахал тийм асуудал руу орох чухал юм байна. Одоо энэ бас тэгээд энэ ирж байгаа мөнгийг бас яаж хоёр салгаж байгаа урсгалыг бас харах хэрэгтэй л да. Бас үзэгчтэй тодорхой үүднээс 238 тэрбум дотор бол хөрөнгө оруулалтын төсөв бол бараг тал хувийн явж байгаа. Хөрөнгө оруулалтын. За энэ хөрөнгө оруулалтын төсөв яагаад орсон бэ гэхээр бид нар мэдж байгаа нөгөө шүүхийг тойргийн байдлаар зохион байгуулах шин шүүхийн байрнууд. За ялангуяа энэ шүүхийн байрнууд нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилдэг, тийм тоноглолоор тоноглогдсон, гэрч охирогчийг хамгаалсан гэсэн энэ бүх зүйлүүд стандартыг хангачиж ийм байрууд барих шаардлагатай болж байгаа. Тэгээ энэ хөрөнгө оруулалтууд орсон байгаа. За яг үндсэн урсгал зардал бол 135 тэрбум гэж явж байгаа юм байна. За энэний бол 60 орчим хувь нь бол яг шүүгчийн одоо ажлын шүүх тэрэнд ажиллаж байгаа захиргааны ажилтнуудын цалингийн зардал гэж төсөвлөгдсөн билээ. Тэгээ энийг бол яг түрүүний Европын улсуудын дундажтай харьцуулахад бол яг балансаа бол хадгалж байгаа юм билээ. За өөрөөр хэлэх юм бол Европын холбооны дундаж нь бол 60-аас 70% гэж явдаг юм байна. Тэр урсгал зардлын төсвийн 60-аас 70% шүүхийн одоо тэр цалин мөнгөнд явах хэрэгтэй гэсэн. Нэг үзүүлэлтээр. Тэг нэг үзүүлэлтээр хангаж яах гэсэн үг л дээ. Манайхан нэг ийм зүйл байдаг л да. Шүүгчдийн тоо их бага гэж. Одоо жишээ нь анхан шатны шүүгч би бас өнгөрсөн хавар Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх хөнөр баяртай хөдөө орон нутгаараас хамт явсан. Тэгэхэд нэг шүүгч одоо жилд дунджаар одоо анхан шатны шүүхэн шүүгч 200 хэдэн хэрэгчлүүдээ ингээд авч идэг. Тэгээд дав заалтах нь бас маш их ачаалт байдаг. Тэгээ ингээд альва цалин хөлсийг бас нэг юм хийсэн ажилтай нь харьцуулсан бас нэг юм зүйл бол эдийн засагт байдаг шүү дээ. Хүн сайн хийх тусмаа илүү их мөнгө авч явах хэрэгтэй ч гэдэг юм. Энэ бол зүгээр зах зээлийн хууль. Гэтэл тий